Hey everyone. Okay. За өнөөдөр болохоор би өнөөдөр нэг баг зэргийн IELTS бэлтэж байсан хүүхдээс жишээ аваад бас видео хийхээр шийдлээ. Ялангуяа IELTS speaking үедээ яаж яриагаа сайжруулах, маш хурдхан сайжруулах нэг аргыг зааж өгье. За энэ бол нэр нь бол AUBIS нэртэй. За юу гэсэн үг юм бэ гэхээр AAWWUBIS гэсэн үгүүдийн давчтал нийлээд бүгдээр нь cowboy-чуудын дууддаг шиг AUBIS гэж ажиллаарай. За, тагуул хэлээ үзье. Хамгийн нэгдүгээр нь бол after. After, as, although, while, when, unless, until, because, before, if, since. За ингээд нэг юм 10 үгнүүдийг бүгдийг нь AUBIS гэж сайжилдаг. Тэгэхээр энэ үгнүүдийг ашиглаад өгүүлбэрээ зөв зохиож чадчих юм бол complex sentence буюу яг нь өгүүлбэрийн бүтц чинь нөгөө complex буюу нийлмэл өгүүлбэр гэсэн холимог нийлмэл өгүүлбэр гэсэн статус руу шилждэг болохоор яг нь энгийн өгүүлбэрээс болоод арай дээжт нь өгүүлбэр болж шиднэ гэсэн. Ганц нэг жишээ хэдүүлээ ярьж үзье. Жишээ нь арт дээр бол хамгийн түгээмэл асуулт бол do you like art? Нэг үгээр хариулж болох. That's interesting question. I never thought about it until now. From my personal experience, I like art. After everything I've seen. Нэгэ би саях дээр until after-ыг ашиглалаа. Okay, өөрөөр. Have you ever visited an art gallery before? I never thought about that before. To think back to my younger days, I think I have been to several museums. And one that I can remember the most vividly is the art museum, which I visited 10 years ago. And I still remember it to this day, although I was very young. Although гэсэн үг шилсэн. Although хэдийгээр гих мэтэр их ашиглах боломжийг байнга хайж байх ёстой гэсэн үг. За ихэ нэг ганц жишээ үзье. Одоо энэ unless юм уу until мөн ашиглаагүй if гэсэн үгийг ашиглах гэдэг байна тий. Do you think art is important in a society? That is a good question. I think art plays a major role in our society. Especially for two reasons. The first reason I can think of is that art forms a pleasure that is quite distinct from science. Unless we are devoid of our emotion and imagination, art will always play an important role in our lives and in our societies. Here you go. За тэгэхээр миний хэр сайн муу ярьсан гэдэг дээрээс би нэг сая яриаггүй. Гэхдээ юун дээр илүү анхаарлаа төвлөрөхийг хүсэж байна вэ гэхээр
аубис буюу энэ үгнүүдийг ашиглаж үйлбэрээ зохиох дээр маш сайн анхаарлаа төвлөрүүлж сайжрахыг хичээх хэрэг. За өнөөдөр миний зөвлөгөө энэ байна. Дараагийн видеоор уулзцгаая. Бай бай.